Сайн байцгаана уу хүмүүс үзэгчтэй. Таны мэдгүй хэлээр ураатай Занга ТV-гийн шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. Үзэгч та бүхэн сайхан зуншсан уу? Урт хугацааны багахан завсарлагын дараа үзэгч та бүхэнтэй эргэн уулзахад одоо судлаач Бэлгүүн бит хоёрын зүгээс бол туйлын баяртай байна. За ямар ч байсан нэвтрүүлгийн эхэнд хамтран ажиллагчаар таны бие сэтгэлийг сэрүүлж Оха брэнд хамтран ажиллаж байна. Цөгийн бол имдэг онцгой явцлал Оха шинэ ам. За танд өдрийн мэнд хүргье. Өдрийн мэнд. За ямар ч байсан Монголын нус товчоо дугаар подкаст маань ер нь одоо үзэгч олны анхаарлыг бас их татаж таны мэдхүйд бас тусал нэмж шинэ мэдлэг мэдээлэл түгээсэнд бас судлаач Бэлгүүндээ их би хувьдаа их талархаж явдаг. За тэгээд ямар ч байсан хоёлаа бас ингээд энд иргэд суугаад Монголын нус товчооны талаар үргэлжлүүлж ярих чагаад их баяртай байна. За их баярлалаа. Ер нь би тэгээд сүлд нээлжсэн шүү дээ. Одоо олоод яах юм бэ? Хэрэггүй нагуун хүн. Монгол нутгийнхаа хаан ихтэл байж байгаа. Өөр хойч биднүүсийгээ бас дээд тэнгэрээс хараад байж байгаа. Энэ хааны одоо онгоныг одоо олох тийм ээ. Димэдээ тэгээд жуулчтал одоо татах гэж эсвэл одоо хэд 3 төгрөг олох гэж гэдэг юм уу тэгж болохгүй. Эн чинь бол дэлхийн хүн. Монголын хүн. Цөөхөн монголчууд дундаас дэлхийг айлгаж, дэлхийг одоо ингэж төвшөтгсөн агуу хаан шүү дээ. Бусад улсын хаадуудтай харьцуулж болох боловч Чингис хаан бол бүгднгээс нь илүү. Бүх түүх судлаач нар гадаадын бүх түүх судлаач нар бол үүнийг бол хүлээн дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрд юм аа. Их хааныг бол. За тэгэд ямар ч байсан Монголын нус товчоог бол Чингис хаан одоо тэнгэр талиад за шууд өвөөдөө хаан бол залгаж аваагүй. Чингисийн тэр хугацааг Их хаан тэнгэрт халих нь одоо юу шүү дээ бас 1162 оны 4 сарын 16 төрсөн. Үгүй 5 сарын 16 төрсөн байлаа гэл. Үгүй 5 дугаар сарын 31-нд төрсөн байлаа гэд одоо төрсөн он дээр нь хүртэл сар он дээр нь ч гэсэн маргасан. Би бол судлаач болгон ингэж яаж байгаа болохоор ямарчлаас их хаан бол төрсөө. Тэр 11 сард одоо их хааны төрсөн өдөр гэдэг бол арай өөр асуудлаа. Энийг одоо жоохон болчих хэрэгтэй. Тэгээд 1155 он төрсэн, 1158 он төрсэн дэлхийн түүхийн судалгаан дээр, ертөнцийн түүхийн судалгаан дээр бас гардаг. Ямар ч лсэн манай хаан бол ер нь ямар ч байсан төрж агуйг хүсээ бүтээж бас их өндөр наслчээ. Тийм л дүгнэлтэнд тэрнээс шиг яг тэрэн дээр тэгж илээ ингэж илээ гэд нэг ном уншичаад тэрэндээ яс үнэмшиж болохгүй. Мөн дан ганц Монголын нус товчоогоор Монголын түүхийг харна гэдэг бол их том алдаа шүү. Үүнийг бас нэг би өмнө хэлжсэн. Бас давхар хэлж байна. Тэгээ маш олон судалгааны номнууд байгаа шүү дээ. Тэр болгоныг нь харьцуулж байгаа. За ингээд их хааныг дараад нь 1227 онд 8 дугаар сарын 25-нд тэнгэр талсан. Үгүй 8 дугаар сарын 29-нд тэнгэр талсан гэл. Зарим 1228 оны 9 дугаар сарын 14-нд тэнгэр талжээ гээд. За ямар ч лсэн бас их хаан маань үйлсээ бүтээгээд наслах ёстой наслаад тэгээд бас үүсээ бүтээгээд тэнгэрт дэвшжээ. Янз янзын судалгаа энэ тэндээс Персийн, Оросын, Хятадын, Японы, бүр Английн, Америкийн, Францын маш олон судалгаанууд байдаг болохоор зэрэг он тоол дээрс жоохон наан цаана гарнаа. Тэрэн дээр ягштал, тэрэн дээр тийм байсан, энэ дээр юм байсан. Чи удлаа хэлж байгаа би үнэ хэлж байгаа гэсэн бол байхгүй. Судлаач болгоны л өөрийнх нь одоо гаргаж ирж байгаа судалгаа шүү дээ. Ямар ч лсэн их хаан маань тэнгэртэй бол дэвшсэн. Айлын баг нь голомт залгамжлах, хуйлтай, ёстой, жамтай юм л да. Тийм болохоор их хааны одоо их хатны баг хүү тулуй Монголын төрийг залгамжилсан. За ингээд их хаан тэнгэрт дэвшихэд тулуй Монголын хаан болсон гэсэн үг. Баг хүн. За энэ бол англи дээр бол режент болсон. Одоо төр хаших, жинхэнэ одоо заламжилсан хүнийг хаан ширээнд суутал өөрөө хаан болсон. Тулуу эзэн бол ер нь Монголыг бол ер нь 1200 одоо 29 онд эсвэл 27 онд тэнгэрт халсан гэж яриад байгаа. За хамаа алгаа. 1227-оос 1229 оны хооронд бараг 2 жил шахав. Монголын төрийг барьсан хүн бол Тулуу. Тулуу бол өөрөө бол яг их хаан шиг зан чанартай,
маш олон дайн байлдаанд хаан эцэгтэйгээ бас мөр зэрэгцэж байлдаж авсан хүн. Тулуу эзэн бол. Тийм болохоор зэрэг энэ тулуугийн энэ төр барьж исэн энэ эмх журамтай болгож исэн энэ богино жилийг бол монголчууд бол ер нь бас намжмал цаг үе гэж тухайн үеийн түүхэндээ ингэж хэлж байгаа. 1229 он Хэрлэн голын хөвөө Хэрлэнгийн хөдөө арал их хуралдаа Сууд богд эзэн Чингис хааны гэрээслэн залгамжлагдсан түүний гутгаар хөвөн өгөөдөг их хаанд өргөмжлөх ёслол боллоо. 1229 онд. 1229 оны 100. За ингээд Хэрлэн мөрөн дээр гэж штт. Хэрлэн мөрний их хуралдаагаар ингэж одоо энэ яагаад гэвэл нүүдэлчд чинь нүүж явж байгаа болохоор нэг газар очоо за энэ ч энэ хуралдаагаа хийчээ гэдэг байсан. Тийм болохоор зэрэг энэ Хэрлэн мөрөнд одоо сонгогдсон. За ингээд 3 удаа найр 3 өдөр үргэлжилсэн найр одоо хурим ингэж болоод 9 дугаар сарын 13-ны өдөр албан ёсоор их хаан өгөөдөө одоо эцгийнхээ орыг залгамжлан сууснаар Монголын одоо Чингис хааны дараа 2 дугаар хаанд орж ирж байгаа юм л да. За өмнө нь Хабуул хаан гэд байсан шүү дээ. Хабуул хаан тэгээд одоо Амгаан, Хотуул хаан гэд явж исэн. Тэгээд одоо Чингис хаан гэд ингээд тэр чинь бол хамаг Монголын хаадууд. Одоо энэ чинь их гүрнийг байгууллаа. Тэгэхээр одоо ингээд их гүрний хаанд одоо ингээд өгөөдөө залглаа. Цагаатаа өөрийн дүүгийн одоо эрх шаардлагыг үргэлжлүүлэн одоо төрсөн эцэг даамлсан ёсоор үргэлж дүүдээ тус тийм болно. Толууч гэсэн бас тус тийм болно гэд зүвч ах нь бол байхгүй болсон. Өөрийнхөө одоо Чингис хааныг амьдад байхгүй болсон шүү дээ. За өгөөдөө хаан. За түүхэнд бичснээр бол өгөөдөө хаан бол маш ийдэг. Өгөөмөр зан чанартай гэж бичигдсэн байна. Тэгээд бэлэг авьяас оюун ухаан нь одоо Эрдэм номдоо их тийм шамтсан багын Эрдэм номдоо их шамтсан болохоор бэлэг авьяас оюун ухаан маш сайн. За эзэнт гүрнийг бол ер нь маш тийм амжилттай хэмжээний удирдахаар хүн байна гэж одоо аав нь чарсан их хуралдаач бас тал талаас нь тэр чинь шинжиж байгаа, саналаа өгж байгаа тохиолдол зөндөл байсан. За ингээд одоо их хааны залгамжилсан болохоор ардаа үлдээсэн одоо энэ хаан тусыг нь өгөөдөө авч явах үүрэг өөр дээрээ өөрч байгаа юм. Чингис хаан аль газраас аль газрыг хүртэл эзэлсэн бэ гэж хүмүүс одоо ингээд асуудаг. Одоо ингээд асуудаг байхгүй. За Чингис хаан чинь тийм лаг юм. За тийм байна. За хаанаас хүртэл эзэн дэлхийн талыг эзэлсэн. Юу гэнэ? Түүхэнд 40 усыг мөхөөсөн. Хөөрэ газрын 3-1 эзэлсэн ингээд дэлхийн талыг эзэлсэн гэдэг. Гүй эн чинь том суур тавьгч. Чингис хааны эзэлсэн газар нутаг бол Солонгосоос Иран хүрсэн. Зүүн зүгт Солонгос, баруун зүгт Иран. Солонгос чинь тухайд Гүрээ улс гэж байсан. Гүрөөгийн хаант улс. Иран бол Перс. Хойд зүгт Сибирийн дундад Сибирээс урагшаага хатан голын хөвөө хүртэл буюу шар морон хүртэл ийм газар нутгийг бол их хаан эзэлсэн. Харин дайн байлдааны үед бол Бохой тэнгис хүртэл, Умар тэнгис хүртэл, их далай хүртэл Монголын зэрэг Наяа жанжин давшиж исэн зүүн зүгт. За харин урд зүгт бол Чингис хаан Жалалад динийг хөөгд энэтхэгийн одоогийн энэтхэгт одоо урсах энд мөрний зүүн хөвөө хүртэл, зүүн эрэг хүртэл Чингис хаан бол давшиж исэн. Баруун зүгт Зевс Хүбэдэ нар Днипр мөрөн хүртэл давшиж байсан. Одоо энэ чинь байлдаж байгаа одоо ингээд давшилтан шүү дээ. Харин эзэлсэн газар нь бол Солонгосоос Иран. Тэгээд дундад Сибирээс хатан гол хүртэл газар нутгийг эзлээд өр хүүхдүүдтэй ингээд өвлүүлсэн байгаа юм. За энэ дээр тэр нөгөө таны түрүүнд дурдсан газар нутгийн их газрын 3-1 гэдгийг бол 1240-од онгийн үзэх юм бол тэр үед Америк төв нэгдэг байсан. Америк байгаагүй. Тэгэхээр нөгөө газар зүйн их нээлт болоогүй байсан учраас тухайн цаг үед илэрч байгаа газар нутгаараа тооцоод үзэхээр ялтчгүй 3-1 болж таараад байгаа. Тухайн үеийн соёл ертөнцийн. Одоо Америкийг нээх болоог байна. Африкийг Васко да Гама нээх болоог байгаа. Тийм биз? За Австралиг Авел Тасман, Киверос нар нээх болоогүй. Бруно Дантаркаст нар нээх болоог байгаа. Тэр чинь одоо
Тийм ээ. Дэлхийн 5 твийн Антарктик төв ч одоо бүр за одоо энийг болчих төр зөр болчих. Гэхдээ хүн амьдарч байгаа соёл ертөнцийн гэх юм бол ямар ч лсэн Евразид соёл ертөнцийн одоо маш их улс орнууд үүсч, мандж, буурч исэн бол тухайн үеийн соёл ертөнцийн газар нутгийг бол бүгднгийн за үгүй махад 3-1 нь бол нэгэн зангилаанд бол монголчууд бол оруулсан, Чингис хааны удирдлаганд бол оруулсан. За энэ агуу хүний энэ чи цаашаа одоо Африк болоог байгаа. Одоо хараахан одоо Европ руу болоог байна. Ямар ч лсэн соёл ертөнцийн рүү ингэж одоо ингээд өөрийнхөө нэрээ дуурсгасан. Тэгэхээр Чанчун бомб их мэрэгэн арч гисэн хэлжсэн шүү дээ. Та ертөнц дахинд өөрийнхөө нэрийг дуурсгацсан. Хүн болгоны хүсээд хүрдгүү зорилгодоо та хүрсэн. Нэгэнт энэ агуу их зорилго үүсээ бүтээснээс хойш тэр хоол газраас дими намайг дуудаж яах гээвэ гэж асууж ирсэн шүү дээ. Тэгэхээр чин зэрэг надад хийх юм байна гэж хэлж ирсэн. Тэгэхээр их хаан нас өндөр болцсон ч гэсэн хийх юм их байна гэж шүү дээ. Одоо баг хэрвээ ингээл урт наслаа л гэсэн бол юу хийх байсан бол юу бүтээх байсан бол гэвч яаж ин хорвоогийн жамаар та өвгдийн хойноос одноо. Үр хүүхдүүд чинь таны гүйцээгүү гүйцээж хийгээгүүг хийнэ гэж нэг ингэж нэг өөрт нэг хэлжсэн тал бий. За тэгээд ямар ч байсан газар нутгийг бол тохирууллаа тий. Ямар ч байсан таны хэлснээр ер нь бид нар яг их Монгол улсын эзэнт хөрний газар нутгийн хэмжээ яг хэр том айлаас саль хүртлийн гэдгээ бол маш тоочнолж байлаа. Магадгүй одоо энэ дээр зургууд орж ирвэл тийм одоо зургууд их ойлгомжтой орж ирнэ тий. Их хааны эзэлсэн газар гэдэг. Өөрөө ч хэлжсэн шүү дээ. Миний эзэлсэн газар нутаг яг төв зэгээсээ дөрвөн зүг рүү явах юм бол нэг рүү л явхад 1 жил болно гэж хэлжсэн шүү дээ. Би ийм том газар нутгийг эзэлжсэн. Тий байгуулж бүтээн байгуулсан гэд. Одоо энэ газар нутгаа яаж цааш нь авч явах вэ гэд. Энэ газар нутгийг ухаанд хүмүүн авч явнаа. Тийм болохоор зэрэг төрд ухаантай хүн орно гэж хэлжсэн. Өгөөдөөд ч гэсэн бас ер нь загчил байсан. Төр ариун байвал тийм ээ? Төр ариун байхыг түшмдүүд мэд. Цус ариун байхыг охид мэднэ. Хөвгүүд хоорондоо тэрсэлтэн муудалцваас улс орн маань мөхнө. Охид садралваас удам тасарнаа. Тиймээс бүгд өөрөөсөө эх орныхон төлөө Монгол үндэстэн гэдгээ бүгдээрээ хамгаалжуулахын тулд маш ёс журам сайтай хүмүүжцгээ. Энэ бол их хааны бас том гэрээс шүү. Мэдээж хэрэг цөөхүлээ байгаа болохоор эн чинь бас асуудал гарна л да. Цөөхүлээ байгаа болохоор одоо өөр үндэстэн рүү орчвол яах юм бэ ч гэдэг юм. Өөр үндэстэнтэй ижилсчвэл яах вэ? Холилдвол яах вэ ч гэдэг юм. Энэ үндэстнийг аврыг бас хамгаалъя гэж бас их хаан мэдээж хэрэг дотроо бодож л байсан байгаа. За тэгээд яаж ийн? Альва доор дардсыг доод хүмүүсийг ухаан муут мөхс доод хүмүүсийг төрийн жолоонд бүү гарга улас самарна. Харин өмч хөрөнгөө хүмүүст өнгөтний бүү үзүүл шунал нэгтэн. Бас л айхтар сургажсэн шүү. Өшөө бол ер нь бол их хааны сургаалууд бол зөндөө байгаа. Гадаад худалдаа арилжааг бол их дэмжиж исэн. Тийм болохоор хил гайл гэж одоо тухайн үед одоо гарч байгаа шүү дээ. Худалдаа оруулж явахдаа маш сайн гаднаас юу хоргоны замаар орж ирж Төв Аз руу юу орж ирж байна тийм ээ? Маш сайн шалга. Тэр хилийн харуулуудаа хэлж байгаа шүү дээ. Бузрыг бүү оруул, буйныг бүү гарга. Энэ бол одоо их хааны бас л том сургаал шүү дээ. Одоо гэрээсэн шүү дээ. Ийхүү энэ том гэрээс сургаалыг нь уламжлан одоо өгөөдөө хаан ширээнд суусан. Их тийм зэгзгэр өндөр биетэй гэж одоо түүхэнд бас одоо Ата Малик Жүвэний болон гэж гаргаж ирсэн байлээ. Зэгзгэр өндөр биетэй им гөөгүр им шанаатай. Тэгээд нэг тийм онцлог тод мэнг зүүн хазар дээр нь байх бөгөөд дөлгөөхөн харцтай билээ гэж одоо Ата Малик Жүвэнигийн тэр номон дээр бас байсан л байлээ. Энэ хааныг тухайн үед биччихэл байгаа л да. Ийм хүн байсан болоо да гэд. За тэгээд маш их хүлээцтэй, төвчээртэй сонсно. Их хуралдай дотор хоорондоо ноёдын маргаан болж байдаг, цэцний маргаан болж байхад өгөөдөө хаан ерөөсө дуурахгүй, үг хэлэхгүй. Хэн нэгэн хүн 10, 20, 30 үг хэлэхэд нэг л үг дуурна.
Тийм болохоор маш хүлээцтэй, маш их хэмээг дотроо төлөвлөсөн, ботсон, ажилласан байрын тийм хаан байлаа гэж. Тэр чинь юуны духан дүрлгүүл дугуй ачхаа та нар би одоо хаан ярих гэж чинь ч гэдэг юм тий. Тийм юм бол одоо байхгүй байх нь шүү дээ. Маш их хэмээг ингээд гэхдээ сэтгэл татамжантай. Хүнийг ингээд одоо гадны жуулчид ирлээ гэж бодоход их тийм хүний сэтгэлийг их татдаг. Ийм зантай. Сэтгэл татам. Бас нэг харвас нэг татагдмаар хүн байдаг. Тэгэхээр энэ өгөөд хаан бас ер нь жоохон харизма сайтай хүн байсан болоо даа гэмээр. Тийм болохоор сэтгэл татамжантай маш олон хүмүүсийн үгийг зөндөө сонсно. Их ховор дуурна. Гэхдээ ер нь үе бор дарс их хүртнэ гэж хэлсэн байт. Тэ энэ ер нь түүхэнд бол манай Монголын хамгийн архичаа. Ер нь өөд тусан одоо шалтгааны судлаад үзэхээр бас энэ архийг нөлөөлсөн юм байна. За бас яг тийм юм болсон байгаа. Тий. Байс хийгээл ер нь уучих гад байдаг. Тий. Кинонууд дээр ч гэсэн их гардаг. Ном сурах шүдэр ч гэсэн ер нь зарим нэг түүхэн материалууд дээр өөдөө хаан бас бор дарсан дэх дуртай талаар их олон давтагдж бичигдсэн байдаг. Тий. Эх хаан өгөөдөө орсуула. Эх хаан өгөөдөөгийн зарлаг. Эх хаан өгөөдөө бодож гаргаж байгаа шүү дээ. Өртөөний албыг өргөжүүлэн тэлдэг бай. Өнцөг булан бүрт юу болж байгааг би мэдхийг хүснэ. Тиймээс өртөөний албыг өргөжүүлэн тэл. Өнчин ядуусыг өргөн тэтдэггүй. Тэд нар амьдрах амьдралдаа өөрийн гэсэн алдаа дайн байлдаанаас болж осолдовч эргээд нэг боломжийг их хаан өгөөмөр шагнаж байгаамаа гэдгийг ойлгоно. Тиймээс өнчин ядуусыг тэтгдэггүй гэл одоо ингээд их хааны тушаал гарч байгаа. Эх засаг хуулийг Монголын эзэнт гүрний өнцөг булан бүрт хэрэгжүүлсүгэ. Үүнийг их голын цэргүүд болон харуулт цэргүүд сахин баттдаг. За одоо ингээд хуулиа одоо өөрөө гаргаж ирж байна. Ийхүү өгөөдөө хааны зарлиг ундралаа. Их хуралдаан цэцэд болон тийм ээ одоо тухайн үед хуралдаа гэдэг чинь одоо парламент маягаар яваад байна шүү дээ. Их хаан өгөөдөөгийн суу алдар бадар тухай хураа гэд одоо нөгөөдүүл нь бас одоо ингээд хэлж байгаа. За ямар ч үсэн энэ өгөөдөө хааны одоо зарлиг гарч ирж байна. Өгөөдөө хаанд өнцөг болон бүрээс мэдэгдэл одоо мэдээ ирлээ. Орвол хаант минь баруун зүгтээ Жалаладдин энтгэс Багдад руу явж байгаа сураг байна. Тэр тийшээгээ цэрэг илсүүлэх санаатай. Тэгэхээр Жалаладдиныг дарах талаар та шийдвэр гаргах уу? Жалаладдиныг амьд үлдээ. Амьд бай гэж эцэг маань загсан. Тэр нааша хатгахгүй бол түүнийг тэнд нь байлга. Энд ч бас эцгийнх нэг зарлиг байна шүү дээ. Энэ хүнийг амьд үлдээ гэж аав нь хэлжсэн шүү дээ. Эр зориг нь хүнлээд. Харин баруун өрөндөөс ямар мэдээрв? Баруун өрөндөд Кивин Рус дахин хүчээс хэлбэж байгаа. Зевс үбэдэ жанжин хоёр буцан татагдсанаас хойш тэнд Кивин Рус Москвагийн Рустай половчуудтай холбоо тогтоож байгаа юм байна. Ойлголоо. Дорн зүгээс ямар мэдээрэв? Гүрэ улс бидэнтэй эв найрамдлыг хичээсэн боловч бидний элчийг алсан байна. Йоо. Тийм ээ. Тэгэхээр бид нар гүрэ улс руу төвшөтгөнд айрах уу? Та юу гэж бодож байна? Ойлголоо. Өмнө зүгээс ямар мэдээрэв? Алтан ус дахин хүчрэгчж байгаа. Алтан усыг бид нар бүрэн дуусгаагүй байгаа шүү дээ. Анцун хаан ямар ч л байсан.
тэмцлээ үргэлжлүүлнэ гэж хэлж байлаа. Мөн сүн улстай холбоотон болох гэж оролдож байгаа. За. Тэгэхээр би эцгийнхээ гэрээс ёсоор алтан улсыг төвшөтгөх ёстой юм байна. Алтан улсыг төвшөтгөхийн тулд доголуу чирбийг жанжнаар явуулна. Доголхуу чирби гэж түүхэнд одоо бичигдсэн доголхуу баатар, доголхуу чирби. Боорч жанжны төрсөндөө үглэн чирби. Түүний үеэлд. Бас түүний үнж найз гэж бас түүхэнд бичигдсэн байна. Алтан улс руу бас сүбэдэ жанжныг явуулах болно. Тэгээд өөрийн дүү толойг явуулна. Тиймээс сүбэдэ жанжин ахлана. Харин гүүрээ улс руу Ная жанжны хүү явуулах уу? Хэнийг явуулах вэ? Одоогор би бодж л байна. Жалаладдин руу ямар ч л байсан цэрэг явуулж дарахгүй бол бас болохгүй л болж байгаа юм байна. Энэ үйл ажиллагааг баруун зүг рүү явах жанжнаар Чормаг нь хорчийг явуулъя. Чормаг нь хорч тийшээгээ явж Жалаладдинтай тулалдаж түүнийг дарах ёстой юм байна. За энхүүгээ даан бодож байлаа. За ямар ч байсан нэвтрүүлгийн дундуур бид нартай хамтран ажиллагч бис телевизээр үзүүлэгч Оха брэнд. За. Энэ ч сайхан ус шүү тийм ээ. За нэг сайхан уугаадах уу. Би бол энийг бол нэг байс хийгээл авч яваад байдгийн. Тийм, ер нь ингээд ажиллаж байхад энэ бас таны айгүй их авч уудаг ус те. Дандаа та ер нь бол дэлгүүр ороход айгүй их Оха авч уудаг юм байлээ. Ягаад ч юм бэ над нэг тийм аршаан ууж байгаа юм шиг арай гой санагдаад байдгийн. Над бол газтаа ундаа ууж байхаар барыг зүгээр чихртээ ус уусна хамаагүй амар санагдаад заримдаа. Ер нь гэхдээ энэ гой усаа. Би бол ер нь байнга авдаг. За тэгээд дэлхийн энэ Оха ус чинь дэлхийн 200 гаруй улсад одоо бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Coca-Cola компани албан ёсны брендийн нэг болох Оха энэ ориглон усыг одоо MCS Cola компани 2023 оноос хойш Монголд үйлдвэрлэж эхэлсэн. За энэ Оха брэнд нь нийт 4 нэр төрлийн бүтээгдэхүүнтэй төрөл тус бүртээ давтагчгүй хосолсон амттайгаар онцлогтой. Тэгээд мөн илчлэг, сахар тосны агуулмжгүй сайхан бүтээгдэхүүн юм аа. Тэгэхээр энэ Оха усыг ууж цангаагаа тайлсан маш сайхан шүү. Та бүгд Охаг авч уугаарай гэж би одоо уриалмаар байна. Тэгээ саяхан өнгөрсөн 7 дугаар сард бол шинэ амтны хостел болох Зөгийн бол за нэмхтэй шинэ Оха ус сая худалдаанд орж ирсэн. Тэгэхээр таны бие сэтгэлийг сэрүүцүүлэх Зөгийн бол нэмхтэй Оха ариглуусыг хэрвээ та авч амжаагүй бол за өөртөө ойр байрлах за бүх хүнсний сүлжээ дэлгүүрүүдээр худалдаанд гарч байгаа. За тэгээд Охаг ууж хэрэглээрэй. Зөгийн бол имбэг онцгой ямслал Оха шинэ ам. За ингээд өгөөдөө хаан эцгийнхээ зарилгаар одоо тийм ээ алтан улсыг төвшөтгөхөөр болж эхэлсэн. Хамгийн гол нь Жалаладдин гэж бас нэг нөхөр байна. Аав нь бол 8 дүүлтэй гэж байсан боловч цаадах чинь тэнцээ бас цэрэг бүжигнүүлж байгаа сурахтаа чи мэдээ ирж байгаа шүү дээ. Энэ өртөөний мэдээ чинь их сонио. 14 хоногийн дотор гидэр гэрдэг байсан. Чи буухай альж тавьж байгаа шүү дээ. Их хааны зарлаг гарлаа. Буухай явлаа. 14 хоногийн дараа гидэр гэрдэг. Тэгэхээр яг тухайн цаг үедээ бодоод үзэх юм бол энэ 14 хоног гэдэг чинь бол маш богино хугацаа. Маш богино хугацаа. Тийм. За бүр зарим түүхэн материалуудтай ерөө зүр харьцуулаад үзэхэд одоо энэ Афинаас Спарта хүртэл
гэж үзээ л да. Тий. Энэ газар нутгаар бол хүн нэг талдаа явхад бол нэг жил гарan явдаг байсан гэж. Тэр үед чинь явгангууд байсан. Явгангүй тий. Монгол их Монголын газар нутаг бол тийм том газар нутгаар 7 хоног төрнө гэдэг чинь бол одоо ерөөсөө төсөөнд буухааргүй хамгийн хурдан. Тэг яг зарим төвчтэй хэлж байгаагаар бол их Монголын эзэнт гүрэн бас хүчрхэг байсан нэг шалтгаан нь энэ хурдтай их холбоотой байсан гэж тайлбарладаг. 70-аас 80 км газар гэдэг үлүү дээ. Нэг өртөө байдаг. Өгөө дааны байгуулсан өртөө л дөө нэг өртөө байдаг. Тэгэд тэр өртөөнд чинь амарцсан морьтой сайхан амарцсан хүн хүлээж байгаа шүү дээ. Тий. Буухагаа өглөө өөрөө морь амраалаа. Нүг нь гараа. Өөрөө ороод унтлаа, амарлаа, хоолунд идлээ. Нөгөөх нь шууд аваа явчих. Дахиад тэр нэг 70-аас 80 км-т ингэж одоо юунууд байдаг. Өртөөнүүд байдаг. Өртөөний алба бас хажуудаа мод их тарьдаг бөгөөд бас тариалан эрхэлдэг. Хүмүүсийг модны сүудэрт амраах бөгөөд бас тариа будаагаар, ногоо цагаагаар бас хооллож унталдаг. Тэр чинь нэг пайз өгж байгаа байхгүй юу? Пайз ирж байгаа шүү дээ. Мөргөөл та доошо та дээш орно, дээшээ суугаал та дотгошоо орно гэл ингээд өртөөний албыг ингэж одоо бас өгөөд хаан болох гэж үлжсэн. 1224 оны сүүлээр Интикээс Жалаладдин явж ирсэн. Одоо эргээд нэг төрс нот руугаа буцаж явах гээд Интикийн хэлийг одоо давсан байгаа. Ингээд нөгөөд чинь өөрөө Жалаладдин одоо жинхэнэ нэр нь Жалаладдин одоо Ибн Мухаммед Ибн Мангуберди гэдэг мундаг хүн байгаа шүү дээ. Тэгээ араб хэлэнд бол энэ Ибн гэдэг нь нөгөө тэрний хүү гэсэн утгатай юм байл шүү дээ. Тэрний хүү. Тэгэхээр нөгөө Мухаммедийн хүү гэж хэлж Мухаммедийн хүү. Мухаммедийн хүү Жалаладдин гэж байгаа юм л да. Би өөрийнхөө алдсан эзэнт гүрнээ сэргээхийн тулд би бүхнээ хийн гэж тангаргалсан. Ингээд Персэд ирсэн. 1227 онд 1229 онд өгөөдөг их хаанд өргөмжлөгдөж байгаа мэдээг Жалаладдин сонссны дараа надтай энэ зэрэгцчихсэн агуу их байлдан дагуулагч Чингис хэмээх баатар эр үхчээ. Одоо би тэгээ хинтэйгээ байлдах болж таарч байна. Яг ингэж баатамжсэн. Гэхдээ яахааргүй манай хаантай бол ан маань үтсэн хүн шүү дээ. За одоо Персэд очиод цэрэг цуглуулж эхэлсэн. Персийн зарим хотуудаар явж, зарим газруудаар явж өөртөө цэрэг илсүүлсэн. Персийн маш олон бас хүмүүс тэртээ дэргүй монголчууд бид нарт одоо хаяа тулчлаа. Бид рүү ирэх нь бол цаг хугацааны асуудал. Одоо тэднийг одоо яаж тогтоох уу, тэдэнд яаж эзлэгдэхгүй байх уу гэдэг тал дээр Персүүд маш их санаа зовж ирсэн. Ингээд Жалаладдиныг баяртайгаар хүлээж авсан бас. Тэнэг эцгийнхээ оронд хулчхар туулай зүрхтэй аймхай эцгийнхээ оронд ёстол эр зөрөгтэй арслан барс шиг мундаг хаан хүү юм аа. Тиймээс таныг бид нар одоо дэмжиж байна. Чингис хааны одоо Монголын цэргүүд бид нар лөө ирэх юм бол таал тэдэнтэй нүүр тулж тулалдж исэн хүн. Тийм болохоор зэрэг таал одоо тэд нарыг тогтоож чаднаа. Тиймээс танд бид нар зүтгэя гэд Персийн хүмүүс одоо Жалаладдиныг хүрэлж эхэлж ирсэн. Персэд энчээ хүч төвлөрүүлээд байна гэдгийг мэдээж хэрэг мэдээ өгөөд хаанд бол эрхэн тодорхой. За ингээд одоо Жалаладдин руу яаж очих вэ? Жалаладдиныг номхдохгүй бол наадаг чинь баруун зүгээс хатгах юм байна. Яагаад вэ гэвэл Жалаладдин улам хүчрхчихэж байгаа. Гэхдээ өөрнөр нь бас ирэхгүй байх гэж бодож исэн эцгийн зайлгийг бас биелүүлээд амьд байлгаад гэж бодсон боловч тэнд хилийн мөргөлдөн болж эхэлсэн. Жалаладдины цэргүүд Монголын харуул цэргүүдтэй байлдаж эхэлсэн байна. Ингээд өгөөдөө хаан тийшээгээ 2 түмэн цэрэг илгээсэн. Жалаладдиныг одоо наашаа хилийн харуул наашаа хүрээд ирэх юм бол Жалаладдин яагаад ч юм бэ монголчуудын нэг аргыг хэрэгэлсэн үү бүү мэд. Тухайн явуулсан цэргүүдийг өдөөд Персийн нутгийн гүн рүү өөрлөгөө улам оруулж ирсэн. Цаашаага Персийн нутгаар хэдийгээр хил давсан ч гэсэн Персүүд эсэргүүцэл үзүүлэхгүй байсан болохоор Монголын 2 түмэн харуулын цэргүүд одоо туршуул цэргүүд гэх юм уу да Жалаладдин энүүгээр байгаа болов гэж
бас болгоомжтойхон нэгжиж ирсэн. Энэ үед Алтан улсын хаан Аяцсан Сүн улстай холбоо тогтоох гэж байлаа. Өнөөдөр монголчууд шинэ хаанаа томилсон. Түүний хүү өгөөд хаан ширээнд суусан. Одоо тэр биднэр лөө ирнэ. Тиймээс Сүн улсынхан та нар бидэнтэй нийлэх хэрэгтэй байна. Хэрвээ тийхгүй бол өнөөдөр Алтан улсыг сөнөөгөөд маргааш та нарын ээлж. Та нар хэдийгээр монголчуудтай ив найрамдалтай гэрээтэй байгаа ч гэсэн монголчууд гэрээгээ зөрчвөл та нар бидэнд туслахгүй яавдаа гэж харамсах болно. Сүн улсын засаг та нар юу гэж бодож байна? За одоо ингээд Сүн улс, Алтан улс хоёрын хооронд бас нэг холбоо тогтоох аргыг Аяцсан хаан, одоо Анцун хаан, Алтан улсын хаан шүү дээ. Алтан улс ч бас нэр нь тэсэд үлдсэн шүү дээ. Их хаан Алтан улсыг эзлээрэ гэж гэрээс миний ганц эзэлж чадаагүй улс нь бол Алтан улсаа гэж хэлээд тэнгэр талсан. Алтан улс их олон жил тэссэн тий. Олон хааны нүүр тэссэн. За энэ бас нэлээд удаа яригдах сэдв болно. Тий. Алтан улс бол маш сайн тэсэж байгаа. Гэхдээ тэгээд одоо тийм амархан бас эзлэгдэж гэж хинж бодох вэ тэгээд. Инхүү Алтан улсын талынхан одоо Сүн улстай харилцаа холбоо тогтоож байсан. Дорн зүг, Гүрээ улс. Бидний чусан үндэстнүүд шинээр гарч иж байгаа Монголын эзэнт гүрэнд нэгтгэдэггүй гэж би бол бодож байгаа. Тийм болохоор Лэйсэн чи Гүрээгийн цэргийг удирдан монголчуудыг тогтоож чадах уу? Маш хэцүү дээ. 80 жанж нэг удаа ирсэн. Одоо дахиад ирэх бах. Энэ үед бид нар яах болж таарж байна? Энэ үед бид нар хинээсээ өмгөөлөл аврал нэх болж таарж байна. Хинээсээ нэх гэж байна. Бид эх орноо хамгаалах хэрэгтэй. Хэдийгээр манай Гүрээ улс бүрэн эзлэгдчихээгүй байгаа ч гэсэн монголчууд их далаад болчиход байна. Биднүсийг Алтан улсаас ч гэсэн хумаад манжуураар боогод авчихсан байгаа. Одоо бид ганцаардсан. Бид далаар бол цодно. Гэтэл Монголын эзэнт гүрний энэ аимшигтай дайралт ирхэл юм бол нэг удаа тэсгэн, хоёртаа арай тэсгэн, гуравтаа бид чадахгүй бах. Тиймээс бид нэр хэрэм цайзаа сайн бэхлүүлэхгүй бол болохгүй байна. Нэмж хэрэм цайз бэхлэх хэрэгтэй байна. Тэгвэл хаан энэ бэхлэлтийг хийвэл дээр үү? Ялуу гол дээр хийвэл их дээр байна. Ялуу голын яг дээх нь манай Бэгдүүгийн их бол байгаа. Бэгдүү уул дээр бид нэр бэхлэлт хийн. Цаадуул чинь ялуу гол үерлэх юм бол гатлах гэж зовно. Арай гэж үертэй голыг гатлахад Бэгдүү уулын дээр байгаа хэрэм цайз руу авирах гэж бас зовх бах. Энэ л бидний хувьд бол ганц байгалийн хамгаалалт бэхлэлт байх болно. Тэгвэл Бэгдүү уул дээр хан хэрэм босгох тушаал гаргаж байна. За, гүрээчүүд одоо бэлдэж байна. Одоо өөр л нэрнэ л дээ. Гэтэ цаг хугацааны асуудал. Хизээ гэдэг нь мэддэхгүй байна. Тэгэхээр бэлдэж шít. Тэгэхээр дэргүй одоо өөр л нэрнэ монголчууд. Тий. За энэхүү солонгосууд чичгэнж байлаа. Одоогийн Солонгос улсын газар нутагта Гүрээ ус гэж байсан. Тэр чинь чусан үндэстнүүд л дээ. Гүрээчүүд, чусооны хаант ус, Корео зөндөл олон солонгосын түүхэн дээр бол зөндөл олон усууд ингээд ээлжиж гарч Гаоли гэл тийм ээ. Пигжэ, Шила гэл гарч. Тийм зөндөл олон усууд байгаа. Тэднүүсийн нэг нь. За одоо юу болж байгаа нь баруун өрнөдөд юу болж байгаа вэ? Монголчууд одоо шинэ хаантаа болсон гэсэн баха. Тэгсээ түүний нэрийг хэн гэсэн бэ? Өгөөтэй гэсэн. Их вантам байна. Половчууд холбоотой юу? Половчууд бол холбоо тогтоохдоо эхлээд хадгалцсан.
Гэхдээ одоо бол ер нь зөвшөөрж байна. За. Тэгвэл бид нар бэхлэлтэй монголчуудаас хамгаалахын тулд түрүүчийн удаа бид нар калк дээр бут цохиулж исэн. Бид нар сургамж аваагүй байна. Монголчууд бид нар рүү ирэх болов ирэхгүй болов. Ямар ч лсэн ирэх бах магадлал маш өндөр байна. Тиймээс цэрэг нэмж татаж хоол хүнсээ сайн бэлтгэх хэрэгтэй байна. Москвагийн их ван Ярослав яг ингэж бодож байлаа. Одоо хөршүүд нь одоо бас тодорхой хэмжээгээр санарна л да. Ийм юм болж эхэлж байсан. 1229 оны сүүл 30 оны эхэн одоогийн Ираны Дамгаанд хот Монголын харуул цэргүүд явж байлаа. Жалаладын энүүгэр байгаа сурагтай байсан. Гэтэл ор сураг байхгүй байх чинь өөр мэдээ вэ нү? Алга буцхуу ямар ч лсэн Жалаладын сураг одоогоор алга. Тэнд байгаа энд байгаа гэсэн мэдээ авсан цагтаа буцаад мэдээ өгчвөл дээр юм шүү. Мэдх юм алга. Ямар ч лсэн ойр хавьд мэддэг хүн их чалгатай. Монголын цэргүүд явж байна. Тийм байна. Фархад. Чи цаанаас нэвтэйхэн таарч чадах уу? Чаднаа. Ойлгомжтой. Эднөөсийг одоо гиндүүлсэн дээр болов. Одоо биш юм аа гэхэд бол дараа эднэртэй тулчил таараа. Арай гэж бид нэр зэрэг зөвлөсөн. Эднэр Монголын 2 түм зэрэг л биш үү? Би одоогоор 5 түм зэрэг зөвлөчаал байна. Эднийг одоо дарсан дээр. Хорезм өшөөг эднэрээс одоо л авах хэрэгтэй. Фархад. Зааварнаар. Намайг дохиохоор давшаарай. Цэргүүд монголчууд миний эх орныг сөнөөсөн. Одоо таануусхийг бас сөнөөх бах. Багаар наашилж байгааг нь харж байгаа биз? Тиймээс эднүсийг харагдсан даруйда хөөн зайлуулах хэрэгтэй. Энэ хорвоод би монголчуудын эсрэг өхөн өгтлээ тулалдах болно. Машаллах! Аллах бурхан талархъя. За ингэж Жалаладдин дайрс. Дамгаанд яг ингэж гинт дайраад ирэхээр зэрэг тухайн цэргүүд бас самгардна. Монголын цэргүүд. Жалаладдин бид нар лөө гинт дайрж байна. Өөдөөс нь хориглоод байлдаараа. Цэргүүдээ Жалаладдиныг буцохи. Ууха. 1229 он сүүл одоогийн Ираны Дамгаанд хот Дамгаанд гэдэг нэрлэлт Дамгхаант гэдэг нэрлэлт одоо яг Дамгхаант яг алиугаар нь ямар ч гэсэн Дамгаанд гэдэг түүхэнд бичигдсэн байгаа. Дамгаантын тулдаанд Монголын цэргийг хяарцаглаа. За одоо ингээд тэнд нэг нөхөр Монголын цэргийг хяарцагсан байна. Ингээд Жалаладдин цаашаага Исфахан руу хөдлөнө гэж өөрөө одоо бэлдэж эхэлсэн байна. Гэвч Жалаладдины цаанаас энэ Багдадын халиф Сирийн султан дэмжих болов гэж бас ботсон. Ингээд өөрөө Исфахан руу хөдлөхөөс өмнө Багдадын халиф руу илч явуулсан. Тэгээд Сирийн султан Аюбид руу бас илч явуулж байгаа юм. Армяны талынхан бас одоо Армяны хаадууд баг Армяны тийм ээ Армяны хаадууд бас өөрийг нь дэмжих болов гэж бас битүүхэнд огордож байгаа. Тэгээд гүржин зарим хаадууд руу одоо ноёдууд руу Жалаладдин бас илч явуулж байгаа. Хамтрий гээд. Армян гүрж хойр
мэдээж зэрэг Зэв Сүбэдэ хоёрт бол нэг сайхан бот нэрийг үлсэн болохоор зэрэг хандна хараахан дарагдчаад явж байгаа. Армян гүрж хоёр бол ер нь бол монголчуудын нөлөө нь үрээд ирсэн байсан. Хамгийн ганц найдвар тавьж байгаа нь бол Жалаладдины ганц найдвар тавьж байгаа хүн бол одоо Багдадын халиф. Тэгээд Сирийн султан хоёр байсан. Гэвч цаанаас нь Латины загалмайтнууд тэднэр рүү халдж байсан. За ингээд Латины загалмайтнууд гэдэг чинь одоо юу? Константинополийн загалмайтнууд. Эдгээр чинь юу лээ? Дорнод Ромынхан буюу Бизантууд. Бизантууд цаанаас хэцэрчлээ байлаа. Одоогийн газар нутгаар аваад үзвэл Туркийг хэлж байгаа. Константинопол гэдэг нь одоогийн Стамбул. Сүүлд Константинопол ч нэг яасан штэ. 1600 биш 1454 онд байна уу? 53 онд Султан 2 дугаар Мехмед, Фатих Султан Мехмедэд эзлэгдээд тэгээд нөгөө Стамбул гэж нэр нь өөр болсон. Уул нь одоо Дорнод Ромын эзэнт болсон. Буюу зүүн Ром. За энэ хүү Бизант байгаа. Гэтэл монголчуудаас зүхтаасан Сэлжүк нар тэрүүхэн тэндээ бас ойрох дорндод бүжигнүүлж ирсэн. Тий. За энэ Мервийн хойно байсан Кай омгийн 2000 дайчид та ийм омог хоошоогоо зүхтаан Ромын Сэлжүк гэдэг нэрээр Багаазад очиж чад байла. Жилаладдын ийм замбраагүй улсуудын дундаас бас тусламж нэхэн монголчуудтай бас үзэлцэх бас нэг тийм зорилготой байсан. Гэхдээ энэ 1229 оны сүүлээр болсон Дамгаантын тулдаанд бол монголчуудын одоо Монголын 20,000 зэргийг бол яа харахгүй Жилаладдын бол бот нэрхсэн л дээ. Одоо надад тасны асуулт гарч ирж байна. Энэ Багааз гэж яг одоогийн хаана вэ? Багааз гэдэг чинь одоо ойрхон торнтойг хэлж байгаа. Одоо Ирак, Израиль, Сир тэгээд энэ Палестин, Турк, Йордан эднээс одоо ойрхон торнтын улсууд ба штэ. Эний чинь Багааз гэж нэрлэж байгаа. Тэгэхээр одоо хоёулынгийн ярьж байгаа үйл явдал бол яг энэ хаваар үргэлжлээ яваад байна те. Үндсэндээ бол Жалаладдин одоо Иран. Одоогийн Ираны Дамгаандад явж байгаа. Гэтэл яг үүндээ одоо Багааз хэсэг буюу таны түрүүнд дурдсан Сир хавьд бол Сир, Йордан тэр Израиль хавьд бол одоогийн хор шүү дээ. Тий. Тэнд бол бас султан, халифууд, исламистууд байгаа. Арабууд байгаа. Жохон дээш нь бол нөгөө Сэлжүкүүд. Тий, Сэлжүкүүд орж ирж байгаа. Тий. За. Тэгээд Латинууд байгаа шүү те. Ромын, зүүн Ромынхан байгаа. Бизантийнх яг одоо юу н хажууд л байна шүү те. Тэр нь бол тийм ингээд одоо хөршилцгөөцсөн байгаа. Ямар ч лсэн энэ Багдадын халиф руу ингээд одоо хамгийн их тус болох нь бол Багдадын халиф Сирийн султан хоёр байгаа гэж. Одоо хин Жалаладдин ботсон учраас цэргээ дахиад нөөцлж эхэлчихсэн. Гэхдээ Исфахан руу л очих хэвээр. Исфахан гэдэг чинь өөрийнх нь бас төрсөн нутгийн шүрэг. Бас энэ түрүү хэсэгтэр хоёлоо дурдж байхдаа өмнөх түүхүүд дээр Шах Султан гэдэг үг их дурдчихсан. Энэ одоо халиф нэг нөхөр гараад ирлээ. За энэ халиф яг тэр хэдээс юугаараа өөр яг амар одоо нөлөөтэй хүнийг хэлж байгаа юм бэ? Арабууд хаана халиф гин. Арабууд халиф гэж нэрлэн. Арабын одоо халифат бас гэдэг хэлж байгаа шүү дээ. Халиф арабууд хаана халиф гин. За тэгэд туркууд бол султан гэж байгаа. Турк Селжукууд бол султан гэж байгаа. Ер нь түрэг үндэстнүүд хааныг шейх гин. Тэгээд халиф, султан бүнийг л утгатай. Одоо ер нь бараг 3-гүй 1 утгатай буюу 4-гүй 1 утгатай гэх юм уу да. Тийм л утгатай байгаа. Нэр нь өөр болохоос шул яг адилхан шүү дээ. Тий, адилхан. Одоо энэ арабын халифууд те эсвэл одоо шайхууд, шайх одоо янз янзаар л одоо орсоор шаг гэд бичсэн байгаа. Шайхууд, тэм султанууд ингэж нэрлэж байгаа. Пади шаахч гэж бас нэрлэж байгаа шүү дээ. Яг л адилхан удирдагч, нэг номерын удирдагч нэг л тэгж байгаа. Энэ Куран судар дээр байгаа маш их юм тайлбарлагдчих болох юм. Тэгтээ адилхан хэлэгдэнэ. За яг энэ үед Сүбэдийн цэрэг Алтан улс руу дөхөж байлаа. Өгөөдөө хааны зарлиг бол одоо эцгийнхээ гэрээсийг биелүүлнэ. Тиймээс дар гэсэн улсыг дарна, эзэл гэсэн улсыг эзэлнэ, халт гэсэн улс руу халдах ёстой болчиход байлаа. Энэ бол одоо Монголын эзэнт гүрэн яаж мандан бадарч байгаа вэ гэдгээ харуулах цаг одоо нэгэнд болсон. Харин
Солонгос руу хэнийг явуулах вэ гэдэг дээр маш их гайхаж эхэлсэн. Солонгос руу явдаг Жанжин яг хийн болоо. Хэн очих ёстой бол бас гүр Жерманыг ер нь бүр мөсөн дуусгах хэрэгтэй байдаг. Солонгост очих ёстой хүнийг нь өгөөдөө хам боцсоор л байсан. Хэнийг явуулах вэ? Ямар ч л байсан Солонгосын одоо чихвэ уу гэдэг одоо энэ Жанжин Солонгос улсад цэргийн эргэлт одоо гүүр ёд цэргийн эргэлт гаргаад өөрөө цэргийн дарангуулагч болчиход хааныг нэг 20-нд хийчээд хаан тгийг ингэж гинэ гэж хааны нэрийн өмнөөс засгалсан нэг тийм чихвэ уу гэдэг нэг тийм Жанжин байгаа. Бодож байгаад Ная Жанжны баг хүү Сартай Жанжин, Саритай Жанжныг одоо гүүр ёг захираа төвшдгөөд ирээ гэж өгөөдөө хаан зарлиг буулгаснаар 6 төмөн цэрэг аван гүүрөө рүү одоо ингээд яваад өгч байгаа. За одоо яаж ийн? Тал тийшээгээ нөгөө нэг юмаа эмхэл зэгцэл гэж тэгж явж байна. За тэгэхээр яаж ийн? Монголын эзэнт гүрэн одоо өгөөдөө хааны үед улам ирч хүчээ авч гинэ гэсэн тийм болж таарч штэ. Чиний судалгаан дээр ингэж гарч байна уу? Миний судалгаан дээр бол одоо их Монголын газар нутаг өөрөө том байх тусам хил дээр болж байгаа асуудлууд нь одоо бас дагаад олон болж эхэлж байна. Тэгэхээр бас эдгээрийг бол тус бүр дээр нь бас барьж авах, тогтоон барих, эмгэгтгэх, төвшөтгөх ажлууд бол орж ирж байгаа. Гэхдээ яг Солонгосын тал дээр бол Солонгос улс бол өөрөө нөгөө элчийг алдсан улстай. Элчийг алдна гэдэг бол их Монголын үед бол одоо хамгийн дайны одоо том шалтгаан байлаа шүү дээ. Ялангуяа элч гэдэг хүн чинь бол их Монгол улсын хувьд бол маш өндөр үүрэг ролтой, маш чухал алба байсан. Тэгээд тэрийг ална гэдэг чинь бол үндсэндээ дай ээж ингэж яасан ялгаа байхгүй. За баруун зүгээс илчирсэн их хаант минь орвол Жалаладдин бидний цэргийг гиндүүлээ зогсон байна. Бидний 2 дүм цэргийг зогсон. Ираны нутаг Дагмандд одоо тэр Исфахан руу наашлан гэж туршуулууд хэлсэн байна. Тийм үү? Одоо түүнийг дарахгүй болж тээ. Ойлголоо. Чормагийн Жанжиг дууд. Иханд нь дуудуулсан уу? Тэгсэн. Чи 3-5 төм зэрэг аваад явна. Жалаладдиныг очиж бүрмөсөн бут нэргий шүү. Би чамд энэ нэр төртөө өргөг өгье. Ойлголоо хаант минь. Би бухаар орж хүчээ сэлбэж аваад цаашаага Жалаладдин руу явах болно. Төрүүлж үз. Мэдлээ хаанта. За энэ хүч Чормагийн Жанжин одоо 30-аас 50 мянган цэрэг аван Жалаладдиныг дарахаар хөдлөлөө. За ямар ч байсан манай нэвтрүүлгийн цагийн үрээд ингээд өндөрлж байна. За биднэрт маш одоо хэрэгтэй одоо түүхэн мэдлэгээ биднэртээ хуваалцсан бэлэн судлаачтай маш их баярлалаа. За тэгээд нэвтрүүлгийн төгсгөлд хамтран ажиллагчаар бие сэтгэлийн сөрөг үзүүлэгч Охо брэнд хамтран ажиллалаа. Дараагийн дугаараар ирэх уулзлаа. Баяртай. Зөвгийн бол эмбэг онцгой явцлал Охо. Шинэ ам.